Дэлхийн монголчуудын эмжил радио 88.1 дэлгэн дээр сүгөө таруулаас асууж байгаа эрхэм танд өдрийн мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 15 цаг 14 минут болж байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Анжгаа хөтлөгч цэцэг найруулагч Од Эрдэнэ нар элдв шипийн нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргье. Энд дээр сайн нэг юм дарагдчих шиг болохоор нэстэ гяс авлаа шүү дээ. Тэгсэн. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэрэлгийн хуваалцсан их суурьатаар Lifton ICT хамтран ажиллана. За мөн датагаа үржүүлээд нэмэлтээр хүрд эргүүлж бэлэг аваарай гэх суурьатаар Mobicom хамтран ажиллана. За өнөөдөр баасан гариг бол бидний зөвхөн хоол ярьдаг өдөр билээ. За зөвхөн хоол ярьдаг энэ өдрөө битээр өнөөдөр нэг арай жоохон яг нэг удирдалтайгаа холбогдол үзээд байдаг штэ. Тэгээд яг нэг юм нэг хадлан тариалтын удирдал эхэлж байгаа учраас өнөөдрийн сэдэв бол арай жоохон онцгой сэдэв байгаа. Юу гэхээр та гэртээ болон хашаанда ямар идэж болдог зүйл тарьж байна вэ гэсэн. Цэцэг мэцэг ерөөсөө хамаагүй шүү. Энд бол цэцэг бүр хамаагүй. Тийм. Сонгон, жижигхэн төмөс болчдөг юм аа ч гэдэг юм уу те. Гэртээ помидор зарж байгаа ч гэдэг юм уу. Гэрт тарьдаг гүзээлцэг нь хүртэл байд юм байлаа шүү дээ. Тий. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв бол өөрийн гараар ургуулж иддэг гэсэн сэдвээр ярилцсан хэдүүлээ. Яг. За манай хатам ээж аав хоёр айгу хөдөлмөрч хүмүүс байдаг аа. Хойно ингээ лагер дээр очиноо. Би тэгээд очиагүй бас нэг 10-аад хончуу да. Өмнө очихдаа яг нэг хідэн төрлийн бүтээгдэхүүн тарьж ийн гэдгийг харсан юм. Мод бут гэ янз бүрийн цэцэг мэцгийг оруулж моруулаад ингээ бол 16 7 төрлийн юм байна. Тэрнээс нэг 8-9 нь бол яг өөрсдөө иддэг юм байна. За тэгээд дээр очихдаа юу авчирсан гэхээр бууцаа авчирсан. Гэхдээ тэгээ бууцаануудаа сайхан угааж хэрчээж чанжаагаад бууцаагаараа салаад хийж идсэн. Үнэхээр гоё болдог. За тэгээ тэрнээс гадна одоо гүзээлцэн гэхэд жишээлбэл 3 өөр сортын гүзээлгэн. Хятад гүзээлгэн, солонгос гүзээлгэн гэдэг ингээд 3 өөр сорт илээ. За гих мэдчлэн яг та яг энэ шиг өөрөө юу тарьж ийн вэ гэдэг ярина. Өгсөй, помидор. Манай нэг найзынх бол шүү дээ. Сонгон одолдож авч иддэггүй гэж байгаа. За нэг юм нэг зүгээр л пивер ийм усны савнда дээр нэлээ үндэстэй тийм жижигхэн сонгон тавьсан байх юм. 3-4-ийг. За. Тэгээ тэрнийх нь дээдл ногоон зүгээр л усан штэ тэр доотлих нь. Дээшгээ ургаал идэг юм байна. Тэгэхээр тарьж ногоон гарч ирэл тэрийг нь тарьж аваад шин ногоон сонгонтой байнга идэх гэж байгаа. Би тэрийг одоо ямар ид шидээр болоод байгаа юм зүгээр ус байхтал тэгэл ургаал өөрийнхөө нөгөө нэг болцооныхаа шүүсийг сороо тэрнээсээ ургаад идэг юм болов уу гэж бодсон. За манай хотынх чинь юунд байдаг? Яармагт байдаг. Бусдын л адил 0.7 тэр 0.7 л байлгүй дээ. Га хашаатай. Тэднийх жишээлбэл нэг хэсэг газартаа бөөрөлцөг тарьсан байдаг. Одоо намар болонгууд ийм том бөөрөлцөгнүүд ургаад нөгөөдхийг нь манай зэндэр түүж авч иддэг. Жишээлбэл. За тэгээд нэг юм жижигхэн хөлөмжтэй ерөөсөө нэг за нэг 3 метр юм уу 3 метр тавьтай л болоо да. За өсрөөл 4 метр тавьтай л баг. Тийм нэг жижигхэн хөлөмжтэй. Тэрэн дотроо өгөрцөө тарьдаг, помидор тарьдаг. Дахиад нөгөө нэг байцааны салаад навч гэдэг шүү дээ. Тэрийг тарьждаг. Тэгэл тэр чинь тэнчнээсээ аваад идчихдэг. Тэдний хашаанд очиж мах шарж идэхлээр шууд газраас нь навчийг аваад иддэг учраас маш гоё санагдаад идэг. Нэг натурал санагдаад идэг. Органик санагдаад идэг. Ахаа тэрнгээрээ нэг юм нэг жижигхэн лов мовон зүгээр ногоон сонгон бол тарьждаг. Тийм хашаан дотроо л ерөөсөө тэр чинь ингээд нэг хэсэг газарт л тариад байгаа шүү дээ. Ахаад гэр дотроо яг нөгөө гүзэлцэгний чинь тарьдаг. Тийм тэр гүзэлцэг чинь бол өстой дураараа ургаж идэг тууч байлаа шүү дээ. Ямар сортоос хамаарал янз бүр ургах юм байна. Тэр чинь ингээд жоохон өлгөөд тарьждаг юм байлаа. Тэнгүүт нөгөө нэг навчнууд нь дээшээ ургаад жимснүүд нь хүнд юм болохоор доошоо ингээд бондоогоо гараад ирдэг юм байлаа. Тэгэл тэрнээс нь аваад идчихдэг. Үнэхээр гоё санагдчихсэн шүү. Үнэхээр гоё санагдчихсан. Одоо жишээлбэл ээжийн тарьж байгаа юмнуудаас гэдэг юм бол кел байцаа айгүй гоё онцгой байсан. Тэгээд 5 сар өнгөрөөгөөд нэг 5 сарын дундуур нэг очиход нөгөө нэг үрсэлгээнүүдээ яг ингээд жижигэн савнд хийгээд ингээд гэртээ тавьсан байсан байхгүй юу? 5 сарын сүүлээр чи нэг цасмаас орж мархол хүүтрэл айгүй эвгүй байлаа шүү дээ. Сайн нэг хэсэг цагаагаар. Тэгээд ихэд нөгөө нэг хянуу унаад юу ачих вэ дээ? Тэр чигээр будаа алгачих вэ гэдэг амар айцтай байгаадсан ашгүй харин юу яагаагүй. Цаас олж нэг тийм хянуу мөрөд арсан юм байхгүй гайгүй өнгөрсөн. Тэгээд ер нь бол гэртээ юм жижигэн цонхныхоо доор юу ачт юм бэлээ? Үрсэлгээгээ суулгачдаг. Тэгээд үрсэлгээгээ
суулгаад ингээд болоод ирэнгүүт нь гадагшаа хүлэмж рүүгээ бол хүлэмж рүүгээ ил бол ил ингээд гаргачихдаг. Тийм байл. Хавар нэлээд үрсэлгээгээ хийчихдээ байл л дээ. 3-4 сараас эхэлж хийгээд тэгээд нөгөөх нь яг гоё томроод ирэхийн галдад гадаад удаахан болчдөг. Тэгээ гаргаад тавьчихдээ юм л шүү дээ. Бас нэг би зүгээр өчтөр явж байгаад Facebook дээрээс харсан. Лимонныхоо өрийг суулгацсан чинь ийм өндөр ургацсан гээд ийм өндөр ургацсан лимоны мод байгаа. Яа тийм үү? Гэр дотор нь зүгээр юм нэг цэцгийн баарын дотор нь ургацсан. Энэ тэгээд жимсээ өгөх гэсэн чинь хүмүүс доор нь өгнөө наад чинь гэхдээ одоо залуу байгаа учраас өгөхгүй нэлээд том болж иж өгдөг юм уу гэдэг юм агцсан. Тэгэл ер нь бид нар ингээл одоо жишээл банан чинь бол тэр нэг юм нэг голын нэлцгай хэсэг чинь өрн юм байлээ шүү дээ. Тэрийг юун томсон дээр байлуу юун дээр байлаа нэг юм дээр түрхэж жагаад суулгачунгууд урагчтай юм байна. Харин тийм биснүүд аюул яваад идэг тий. Тэр нь өөрөө явуулдаг. Тэгэхээр ингээл бид нар одоо жишээл юу ч тарьж болох юм байлээ л дээ. Тэгээд би мэтийн залхуу нөхдүүд бол юу ч тариагүй л байгаа юм да. Юу ч тариагүй л байгаа. Ядч л нэг хитэн сонгон усанд хийчихгүй л байна шүү дээ. Ер нь бол тийм хүмүүс болчихгүй юм да тий. За гэтээ яг ингэ нөгөө хөлбөрч хүмүүсийн хажууд байхаар угаасаа өөрөө дагаад ингэ сонирхоод идэг болчт юм билий. Би бүр ерөөсөнд ер нь бол жоохон дургүй байсан байхгүй юу? Ногоо тариал, цэцэг тариал нөгөөд нь хүч мөвчтэй амар хэцүү. Тэгсэн чинь одоо ингэ нөгөө яг хажууд зөв өрслүүлээ суулгаа тэрнээсээ ингэ хөөхөн цэцэг гаргаад ч юм уу эсвэл ингэ яг хоол хүнсэнд авч тастаж хэрэглээд тахаар бас сонирхт юм байна. Оо бас өрслүүлчгээр тариул тарьчаар манай баян шунд байсан өвөөгийнх яг тийм нэг юм нэг хашаандаа нэг жижигхэн газар төмс тарьдаг. Ахаад нэг юм нэг хүн ороод байдгүй амбарныхаа ийм буланд хитгэн гонд тарьдаг байсан. Тэгээ тэр гондоо хурааж аваад өвөл цагаансарынхаа бууцанд хийдэг. Оо янзын гоё гонд ургадаг тийм л байсан. Тэгээд гонд бол нөө хээрийн зэрлэг ургамал шиг л ургад юм билээ шүү дээ. Ерөөсөө л тийм дураараа ургач тийм билээ. Төмсийг бол жоохон арчлах хэрэгтэй юм шиг байна. Харин тий. Бидний нөгөө бага байхад юу яадаг гэсэн шүү дээ. Манай аавын ихчийнх хашаандаа юу яадаг. Тэднийх нөгөө онгоц буудаа хашаа гэдэг амар том хашаатай байдаг гэсэн. Тэгээд тэр хашааныхаа нэг болонд нь айгүй том байшинтай. Тэгээд нөгөө болонд нь ингээд ногоо тарьсан. Тэнд манжуу урган, луу урган, төмөс урган, тэгээ байцаа урган. Намар яг нөгөө урах сураалтын үеэр жижигэн нөгөө юунуудаа төмснүүдээ бид нараар ингээд хураалгадаг байхгүй юу? Тэгээ хураалгаад тэдний ч нөгөө хоолнд хийхдээ зур гатан талынхаа шорооноос сургаад сэвэрлээл хайстай тэр чигээрээ жижигэн болохоор ингээд хоолнд хийчихэж байгаа шүү дээ. Тэр ногоотой шүлний хамт олстой үнэхээр тасархаа амар гоё. Үнэхээр гоё. За гих мэтэр ярих нэ зүгээр л та гэртээ болон байшинд ч байж болно шүү дээ. Байшинд ч байж болно, хаустандаа ч байж болно. Гэр дотроо тарьдаг. Нэг бол хашаан дотроо тарьдаг. Яг ийм гарын дор тариад идчихдэг зүйлүүдээ л ярих нь байна. Тийм. За хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлнэ. Тэгээд өгтөний эфирийн хугацааны чи гэрэл хийгээ хуваалцыг суурайтаагаар Lifton Ice Tea хамтран ажиллаж байна. Lifton Ice Tea. Манготой шинэ төрөл худалдаанд гарсан. Манайх бүгдийг нуугаад дуусч сүүлч юм аа гэх. Тийм учраас ууж болохгүй байгаа. Би ууг нь уумаар байгаа. Надад олсон ганцыг би өнөөдөр задлсан. Үнэхээр гоё байсан. Дааж ууж болохгүй байгаа. За энэ бол одоо Pepsi-гийн зүгээс гаргасан, Lifton Ice Tea-гийн зүгээс гаргасан сүүлчийн шинэ хувилбар нь юу? Манготой Ice Tea. Тийм. Би яг тэгж жагаад нэг өдөр ууж үзүүлнэ. Үзүүлнэ. Сав гэж задлаа ууч. За бид нар Lifton гэдэг энэ цайг бол дэлхийн номер 1 цайны брэнд гэдгээр нь мэднэ. За тэгэхээр энэ Lifton Ice Tea бол манай Монголд PepsiCo үйлдвэрлэж гаргадаг маш олон бүтээгдэхүүнийг бид нар мэддэг шүү дээ. За энэ цайны үед болохоор давуу талууд нь юу юм гэхээр зуны халуун айгам халуун өдрүүдэд бол төгс зогцох зүйлөө Lifton Ice Tea. За яагаад гэхээр цай чинь маш их амны цангаа тайлдаг аа. За тийм. Тэгээ дээрээс нь зүгээр л нэг юм цай ухаас гадна энэ чинь нөгөө мангоны амттай шүү дээ. Тэгэхээр илүү гоё нэг юм таны одоо нөгөө нэг юм аппетитийг гоё дарж тэгсэн мөртлөнгөөсөө энэ сахарын агуулмж өндөртэй биш ийм бүтээгдэхүүн баг. Сэргэн ягаад гэвэл энэ Lifton Ice Tea бол ер нь цай бол өөрөө кофеин агуулж идэг учраас хүнийг гоё сэргээж өгдөг. Би дэлхийд өнөөдрийг хөтэлдэг байхдаа яг Ice Tea-ний өдөр гэж байдаг. Дэлхийн Ice Tea буюу мөстэй цайны өдөр гэж байдаг. Тэгээ би түүхийг нь орчуулж ирсэн л да. Анх юунаас олж гарч ирсэн гэхэлэр Дэлхийн Экспо гэж одоо анхны Дэлхийн Экспо нь 1890 оноос үүсэлтэй билүү дээ. За Дэлхийн Экспо Америкт болоход бол ингээд томоо ийм нэг том ийм нэг юун дотор ийм одоо асрууд дотор хүмүүс ингээд худалдаа 8-гаа хийдэг, хоорондоо ингээд 8-8-гаа ярьдаг, бие биендээ юм үзүүлдэг. Аюултай халуун тэгээ бөхчм. Тийм учраас тэнд байгаа хүмүүсийн ам нь маш цангадаг. Тэгэхэд тэнд нэг нөхөр
ийм нөгөө нэг зүгээр ногоон цай чанаад тэрэн дээрээ ингээд нөгөө нэг нэмбэгний жуус нэмж хийж агаад мөстэй болгоод ингээд хүмүүс зарж исэн. Анхны айстины санаа тэгж төрсөн байдаг. Тэжээс гарч ирсэн байдаг. Тэгээд энэ бололтой ингээ хүнийг сэргээдэг, амны цагааг тайлдаг, халуунд бол өстой маш том тус нэмэр болдог нөхөр байх юм байна гэд ингээд энэ мөстэй цай буюу айстины бизнес тэнчэнээс эхэлсэн гэж бичсэн байсан. Үнэхээр чи ингээд бодол та. Халуунд ингээд хүн ингээ халуутсан явж байгаатай мөстэй тэгээд манго амтагдсан те ийм цай уuna гэж бодохгүй юу. Бүр яг жаргал юм байлаа. Сайн ингээд нөгөө нэг машинд орсон чинь амар машин хаалцсан нөгөө гадаа наран дэс рүүгээд амар хаалцсан. Тэнгүүд CU орж байгаа. CU орсон чинь нөгөө нэг ийм айс юу дотор нөгөө мөстэй аяг зардаг болсон юм ба штэ. Тэрнээ та дурын нөгөө нэг бүтээгдэхүүн аваад хийж байгаа. Тэгвэл тэр аягыг мөстэй аягыг худалдаж авлаа. Дээр нь лифтэг айстыг хийлээ. Зүгээр жаргаана. Яа. За. Ингээд та бүхэн дэлхийн номер 1 лифтэн айстыг энэ зууныхаа одоо тренд болгож хэрэглээрэй. Мангота айсти бол та бүхэнд жаргалыг өгөх болно. Facebook дээр лифтэн айсти Монголиа гэж бичээд юу аягараа дагаарай. CUGS 25 имарт номин сансар им мол оргил гээд. За ер нь тэгээд бүхэл жижиг сажиг дэлгүүрүүд бүгдэнд нь зарагдаж байгаа. Утасныхын дугаар 75 тэг. 75 тэг. Гэрэлгийн хуваалцыг суурайтаагаар лифт айсти хавдраа ажиллаа. Та бүхэн баярлаа. За баярлаа. Эфирийн усны дугаар 77 3883 88 гэсэн усны дугаар байгаа. Энэ дугаарлууд заалгаад хідүүлээ яг өөрийн гараараа ямар зүйлийг тарьж тэр тарьсан зүйлийнхаа үр шимийг хүртэж идэж ууж байна вэ? Тийм, гэртээ болон хашаанда. Түүнээс ингээ хөдөө манах газартай юм а тэнцэнэ ингээд ногоо тарьдаг мэрдэг хамаагүй шүү. Зүгээр л гэр дотроо болон хашаан дотроо байгаа л юм а хэрнэ. За сарагч комент хийсэн байна. Нарийн нохоог бол гэртээ тарьч та. Заавал сонхон тавих шаардлагагүй. Тэгэл тэндээсээ хоолндоо хэрэглэхээр өөрийн тарьсан болооч тэр амт гэж та үнэхээр ванли байдгаа гэсэн байна. Би бол ногоотой шүлэнд ногоотой хурган дуртай. Сайхан жигсэн гуралтай эсвэл мантуудаа гоёо гэж байна. Анжгаах бүгдийг нь уулгаа ганц балгаа тавьчихгүй юу гэж. Тэгэж болохгүй. Загнуулт амар. За одоо ингээд 77 38 83 болон 77 88 30 дугааруудыг нээсэн та бүхэн орж ирээд юуг тариад одоо өөрийнхөө хүнсэнд нэмэр болгоод гарын дороос авч байгаа вэ? Гарын дороо тариалж байгаа вэ гэдгийг бусдандаа шипи болгоо хуваалцъя. Би ч гэсэн маш сонирхож чинь нэрнгээсээ гэртээ юу ч хамаагүй нэг юм тарьчихмаар л санагдаад байна. Харин сүүлийн үед ингэдэг болсон байлээ. Тий, өөрийн гараар ургуулж иддэг юмнуудаа хэдүүлээ хуваалцъя. Шууд одоо дуршлагаа хуваалцаад тэгвэл гоё байдаг, ингүүл гоё байдаг, тим сортон дээр байдгийн шүү. Ингэдгийн шүү, услгаанд багддгийн шүү, өгтдгийн шүү те. Наранд тавьбал зүйтэй, тавихгүй бол зүйтэй. Энэ талаараа л ярьцгаая. За нараа шийдвэрч комент хийсэн байна. Үрээр тайсан лимон, мандарин, алим залгалт хийжээж жимсээ өгдөгөө гэсэн байна. Жишээ нь алимыг үрлийн мотонд залгадаг гэсэн байна. Аргуу нөгөө юугаар ярьжсэн, дэлгэд өнөдрөөр ярьжсэн. Гэхдээ лимоны моттой байсан гэд. Зөө. 88 өдрийн мэнд. Аргуу нөгөө юугаар ярьжсэн, дэлгэд өнөдрөөр. Өдрийн мэнд. За радио контрагад шууд наашаа яраарай. За. Гэхдээ юу тарж байна? Баруун дөрөв явчихад хотлоо. Гарын дор юу тарьж байгаа вэ? Өнөөдрийн сэдэв бол өөрийн гараар тарьсан зүйлээ иддэгэ гэсэн байгаа. Юу төмс сонгон тариалж байна. За чацарган өхрийнүүд хашаандаа юу? Хашаандаа гүзээлтгэн. За нохоо шоо. Манус. Мал. За тэгээд юу помидор өгөрцгийг 2 хөлөмжөнд тарьдаг. Танах 0.7-аас арай жоохон том байгаад байна уу? Гүй 0.7. Яг 0.7 дотор л багтж байгаа юу те? Нэг том юм л. Зүг. За одоо жишээ танаа өгөрцөний чинь сорт нь юу гэдэг сорт нь байдгийг? Нөгөө ардгар гөлгөр хоёрыг л нөгөө галланд билүү тэр сортыг л тарьдаг. Ардгартай гөлгөртэй хоёулангийн тарьдаг юм байна те? Тий. Гөлгөр нь арай жоохон хар ногоон болоод байдгийг хэлж шүү дээ. Тий. Тэгээ өөрөөсөө дэрийг аваад юу зарж байдгүй зүгээр юу яадаг юм аа нөгөө дараад шилэнд өгөрцөө болгоод тэгээд үйлдэл хэрэгэлдэг юм зөөрөндөө. Нууц шил танах хаана одоо Улаанбаатарын хаана амьдарч байна? Баян шөнө хөтөл.
За. Тийшээ ер нь бол хөрс давгүй юу? Уулын орой дээр нул хад байдаг юм аа манай тэнд. Тэгэнгүүт нь одоо тэгэл хөрсөө өөрсдөө л одоо нэг 50-60 цент ингээд тий чулуугийн ялгаа тэгээд дахиж хөрсжүүлээд ингээ хар шороо, бор шороо амьд тийм хөрс суулгаад өгөрцөө бамдэрхэ хүлэмжийг бусд мод одоо нөгөө чацарган үхрийнүүд юу энэ төр бол тэгэл хатан донд тавьсан уу? Тэгэл нүхэнд нь л одоо хөрсийн зохицуулаад тий одоо юу ч нохоо шууч ургадгийг. Зөө. Нохоо шууч гоё л доо бас. Тэгээд нөгөө уулын орой дээр чинь нөгөө нэг хазгаа налуу байдаг штэ. За тийм. Тэрий чинь тэгшилж байгаа тэгээд янз бүрийн одоо байлгын янз бүрийн шороо хийжээж тэгсэн мөртлөөсөө нөх болгонд нь одоо хөрсийн сайжруулж ажиллагаа хийж бүгд орж байна дээ одоо. Бүгдээрээ сайхан мондог ажилтай юм аа та. Хөдөлмөрч юм аа. За та нарын тарьсан одоо ногоонуудаас аль нь ингээд яг жилийнхаа хэрэгцээг хангаад аль нь нэг цагаан сар хүртэл идчихдэг юм даа ч гэдэг юм уу. Тиймэрхүү хацаа юу. Одоо өгөрцийн бамдэр хоёроо бол хоёулангийн дараад хэрглэж байна. Тий. Өөрийнхөөнүүдийг бол өхрийнүүд маш олон бот байгаа. Тэгээ өхрийнүүдээ бол ингээд хэрглэж энэ дэ шүүс мүс гаргаад тэгэл компот хийгээл бүгдийг дараал. Тэгэхээр чинь ер нь бол витамин C-ийн хэрэглээ чацарган бас зөндөө орогддог тий. Чацарган ч нэг эрт түүхлээр түүхэд хэцүү байгаад байдаг. Орой түүхлээр шувуу идчихдэг гэдэг. Шувуу идчихгээ шуутгаа тэгэл хуугаал ах トゥ нартайгаа хуугаал тэгэл хоёр янзын сортын чацарган орогдгийг. Нэг нь одоо талын бид нар гэж явж байна уу? Тий эсэглэн нэг бөөрөнч арай нэг онцгой чихэрлэг тийм том сорт хоёр янзын чацарган орогддог. За. Тэгээ яаж ч одоо яг жимсмэсээ хураах үеэрээ хүүхд чухтуудаас тусалцаа авч гин үү? Өөрсдөө тийм үү? 0.7-гийн юу чинь баг штэ өөрсдөө л тэгэл. Тий. Өөрсдөө л түгээл ярьчих. За, холбосон баярлалаа. Үнэхээр хөдөлмөрч юм байна. Өдрөө сайхан өнгөрөөрэй, сайхан шипээ болцлаа. Хөдөлмөрч амьдраад байгаа хөдөлмөрч амьдарч штэ. Тэр нэрээ би бол хөдөлгөөнгүүд нь шууд бодож байгаа байхгүй. Тэнд бол хөрс байхгүй дэ гэсэн чинь хөрстэй авчирч бий болгосон байна шүү дээ. Хатыг нь тэгшилж хагаад. Харин тийм байна. Сайн нэг аяга гоё комент хийсэн чи дээшээ яваад олдгоор олчлоо. Ингэсэн байсан нөгөө нэг хулууны талаар хулуу болохоор нөөс нөгөө хөрс голохгүй урагч тийм байна л та. Тэгээд сэлэнгийн шамрах юм байна сайн нэг комент хийсэн хүн. Тэгээд ер нь бол хашаанда бүх төрлийнхөө ногоог тарьчдаг. За тэгээд оюутан болж ирэнгүүтээ Динжимингийн хашаанд хулуу тарингуудаа тэр хулуугаараа цутан шүйл хийж идэг гэж ин вариант дарж иддэг гэж ин. Ерөөсө хөрс голдгүй юу ч ногоо ч хулуу гэж штэ. Зөв. За 8883 өдрийн мэнд. Өдрийн мэнд. За юу тарж байна? За хүлэмжинд өгөрцөө пандор тарина. За танах Улаанбаатарын аль хавьд байдгүй? Танах Улаанбаатарын хойд хэсэгт байдаг. Дамп даржаа тийшээ гэсэн үг үү? За. Ойдлоо га дотроо амьдарч байгаа юу? Би 0.7 дотроо амьдэрдэг. За хөдөлмөрчөнд өгөрцөө бамдор. Өгөрцөө бамдор урт өгөрцөө нөгөө галанд эсмэд сорт гэдэг нөгөө дэвшлэх шиг гүлгэр ногоо урт өгөрцөө. Юу нь болохоор өгөрцөө сүлэмжэндээ тарьдаг. Элиза гэж сорт гэдэг нөгөө урагш жоох өндөртэй гэдэг. За тэр нөгөө нэг юм бүдүүн богонд гахаа өгөрцөө хэлж гэнэ үү? Нөгөө дардаг дардаг ийм нөгөө нэг ийм нэг жоохон дали ургаад байдаг нөхрийг хэлж гэнэ үү? Нэг барцгар гадна талцаа дардаг. Матиж ургаад байдаг тэрийг хэлж гэнэ. Зөв. Тондор бол томыг нэг тарихгүй надлан тарьсан бас сайхан зургууд юм байлээ. Би голцоо юу нөгөө вишневый сорт гэдэг юу шиг үрлэн бомдор гэж яриад байдаг. Үрлэн бомдор тий. Гэхдээ нөгөө хятадын гонжгой үрлэн биш черри сорт юм да. Яг бүх энэ тор тийм монголоор энэ тор гэсэн тийм сорт юу тарьдээ. Тэгээд нэг юу тарьж ийн гүзээлзгэн том нөгөө үйлддэг хоцлогоо үйлддэг гүзээлзгэн тарьж ийн. Тэгээ энэ жил надлан YouTube-аас харж байгаад нэг юм мэдэж авсан. Ингээ гүзээлзгнээ ургаад дуусгаар нэг голын энэ дөнгөж ургаж байгаа юуг намар үлдээгээд
бүх хуучин навчийг хайчлаад аваад хайдсан байна. За. Тэгэхээр дараа жил айгуу сайн ургадаг жимс их хөгдөг гэснээр энэ жил одоо битүү цагаан цэцгэлэн бурхан минь одоо бороо хур ороод гайгүй байвал авааг үзэлцэх нь их юм шиг байна. Нууцын болмол байж байгаа 3-4-ийг түгээл нөгөө хүүхдүүдийн ам руу хийгээд иддэг байсан арай гайгүй. Нөгөө хоёр алюминий модтой тэгэл урахгүй цэцгэлгүй байж байгаа яг үнэ хэлэхэд 3-4 жил болох нэг хоёр алюминий авчидсан тэрнээсээ. Хоёр хэсэг. Та одоо тэр чинь ингэдэг гэсэн нас нь хүрээгүй байдгийн гэсэн. Нас нь үзэхлээрээ жимсээ өгдөг гэсэн шүү. Тийм ба. Бас нэг хар интор гэдэг нэг бут аваад тарьсан. Цэцгэлгүй байжсэн. Энэ жил бас аваад цэцгэлээ. Тэгээд цэцэг нь уулын жимс болох хэвээр хараад байна. Ааха. За энэ жил танай алим өстой мөчрөө даахгүй болтлоо ургах байхаа. Энэ жил нэг холигтой цэцгэлээгүй. Тэр би алим авахгүй байх гэж бодож байна. Талбай дээр болохоор нэг жохон талбайтай тэрэн дээр нэг ганц хоёр мөрөнд дандаа амтлагч маягаар укроп, яншу, салатны навч, бууцай, редиск тарьдаг. Ахиухан тарьдаг юм нь болохоор хүрэн манжин луу 2. Игч та тэр нэг ингэ нэг усан дээр сонгон сармис суулгаад хүмүүс дээрэс нь цоорын тайрч идээд байгаа ш тэрийг туршиж үзчихсэн үү? Тэрийг үзээгүй. Зүгээр хүүхдээ хат манай балкон дээр зүгээр юм бор модо хайрцаг энтерт ногоон сонгон хийчихэл тэгэл балкон дээрээс хайчлал дээрээс нь хоолндоо хийгээд иддэг. Ногоон сонгон хашаа дээрс ногоон сонгон бол жил болгон тайралтгүй тэгээд хавар болохоор хөөх юм хамгийн түрүүн гараад ирдэ шүү дээ өөрснөө. Тий, тэр чинь хөлсөж гэсэндээ тарьчаар айгүй хурдан ургачд юм билээ шүү дээ. Одоо хань ургаж байгаа. Нарагч та тарьж үзгээд тэгээд чадаагүй нэг ямар нэгэн тийм хүнсний ногоо ургамал байна уу? Би энэ юуг чадахгүй байна. Уут тандор гэд физиологи гэдэг юм аа. Уут тандор гэд тэрийг чадахгүй нуул нь үрсгээ хийгээд аюу гоё ургаад гараад ирэх юм. Тэгэл задгаа тарьдаг гэхээр гадаа гаргаад талбаны зах тарьсан чинь тэгэл энэ жил 2 дахь удаа орж ийн юу нунаад ахын навчин шаарж унаад ирээс үгүй яг ганц нэг жимс гаргах юм. Тэгээд нэг өхрийн нүдний дайны жижигхэн юм гараад ирэх хүмүүсийн тарсныг харахаар баг зөвлөн бандар шиг юм тариад байх. Тэрийг тарьж чадаагүй. Та тэр юуг тарьж үзсэн үү? Тэр одоо салатны навчиг. Салатны навч жил болгоо штэ. Тэр чинь ер нь маш хурдан ургадаг гэдэг үү ер нь? Тийм хурдан ургадаг. Тэгээд талбай дээр ургахаар ингээд тэр чинь бут шиг ургаж байгаа штэ тий. Үнцээр нь цуглахгүй гадна талын навчуудыг ингээд аваад хүнсэндээ хэрэглээд гадна навчаар нь салаад малаад одоо нөгөө сангирцаал энэ төр хийгээл доогоод идэл ахсан. Дотор талаасаа ингээд навчин томроод ургаад идэ. Зөө. Тэр айгүй нөгөө хурдан ургадаг гэсэн сүүл рүү бүр айлууд нь дийлхэ болчтой гэсэн чинь. Тэр чинь баг балкон дээр тарьчихаар юм шүү. Зүгээр савн тарьсан чи миний ойлгохтой ургаагүй талбай дээр л их хайтайхан ургасан. Яг гартгоонд бол юу цахан дээр самтлагчууд нэрсэр тарина. За. Розмарин их сайхан ургад юм байлээ. Стейк хийхэд аюу ургадаг. Базилик гоё ургадаг. Орегано ургаж байна. За. Юу гартгооны цахан дээр ч нөгөө нэг цайн хийдэг минт га. Тий, гааны навч. Навчин авч идэг шүү дээ, тий. Навчнууд байдаг. Тийм хөө юм галтгоонд ургуулад гаднаа тийм юм ургуулад байж байна. Үзэцэгний навчин хөөрхөн навчнууд ургаад идэг шүү дээ, тий. Бүр үнэхээр гайхалтай. За баярлалаа. Холбосон баярлалаа. Өдрийн хүрээлээрээ. За баярлалаа. За, дэмжин ажиллагчаа танилцуулъя. Салбартаа тэргүүлэгч Эмзүүн шинжилгээ ухааны их сургууль бидэнтэй дэмжин ажиллаж байгаа юм байна. Эмзүүн шинжилгээ ухааны их сургууль 2025-аас 26 оны хичээлийн жилийн эсэлтээ эхлүүлсэн байна. Энэ сургууль нь ISO 9001 2015, ISO 21101 2018 стандартуудыг нэвтрүүлж 3 дахь удаага байгууллагаараа бүх хөтөлбөрөөр амжилттай магадлан итгэмжлэгдсэн ийм сургууль байна. Боловсролын чанарын баталгаатай их сургууль юм. Эсэлт авч буй хөтөлбөрүүд нь бакалавраар бол эм зүүж уламжлалт анх ухааны их хэмж, совилогч, эмийн үйлдвэрийн инженер, эмийн үйлдвэрийн инженер нь бол 2 дээр нэмэх нь 2 гэж Солонгос улсад ингэж шилжин суралцдаг юм байна. За харин дэд бакалавраар эм найруулагч, совилогч сургалт нь
олон улсын хамтын ажиллагаа тэтгэлэг клиник ба үйлдвэрийн дадлгаад дэмжигдсэн ийм сургалтуудаас явуулдаг юм байна. Та бүхэн 9978 46 48 95 11 13 31 утсуудаар холбоорой. Ирээдүйн эрүүл мэндийг өөрийн гараар бүтээгээрэй. За ингээд дэмжиж ажилласан салбартаа тэргүүлэгч Эмзүүн шинжилгээ ухааны их сургуультай баярлалаа. Баярлаа. За комент харж ирсэн жахаа ингэнэ. Оюун туулах засвар барам манай аав Канадаас хасах 40 градус дургадаг алюминий шин сортын мод авчирч нутагшуулсан. Ургажил байгаа юм билээ гэж штэ. Зөө. За тэгээд энэс гадна Огийн комент хийсэн. За энэ нь болохоор гүзээлэг нь өөртөө тарьж ургуулдаг. Надад зарах хүн байвал худалдаж авъя шүү гэсэн байна. Энэ нөгөө сонгомчтой янзын ургад юм байна. Зүгээр би Киргизд явж байхад бол Киргизд бүр өвөл ингээд засан донд алюминиуд нь ингээд модноос хурааж аваагүй ингээд дүүжлэгдээд хөлтцсөн байж л байсан л да. Тэгээд би энэ Киргизийн тариад байгаа алюминий сорт бол бараг л Монголд ургандаа л гэж бодсон. Мэдээж Киргизийн хүүтэн Монголын хүүтэн хоёр өөрлөлтөө. Гэхдээ нэг хучиж мучиж байгаад ч хамаагүй өвлжүүлээд ургуулчих болох бол арай ойрхон бидэрт аваад ургуулвал арай ойрхон сорт нь энэ Киргизээс ургаад байгаа сорт байж магадгүй гэж бодсон шүү. За дараагийн сонсогч аав 99-5. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За гэртээ юу тарж байна? За манай хоош туслан чиглэл сэлбийн тусланд байдаг. За. Тэгээд туслангийнхаа хашаанд нэг 10 гаруй төрлийн жимсний мод бут. За тэгээд нарийн ногоонууд хүлэмжинд бол их талбайд байна. Танах туслан дээр 4 үйлрэл амьдардаг уу? Тэгж байна. За тийм баг. 4 үйлрэл амьдардаг айдууд ерөнхийдөө ингэж гоё арчилгаа тордлогоо сайтай байгаад байгаа байхгүй юу? Ер нь бол тий. За ер нь жимсний моднууд чинь намар орой их нөгөө юу цэник услага хийн. Тэгээ хавар эрт бас услага хийхгүй болон хавчих гад байдаг. Тэгэхээр ер нь дөрвөлрэлт амьдарч ижил яг жимсний моднуудыг ер нь бойжуулж аавна л та. За одоо хүнсэндээ яг ямар бүтээгдэхүүнийг хэрэгжилж байна? За энэ жилийн хувьд бол ерөөдөө өвөрцөө, помидор, чинжүү, хаш. Чинжүү нь ямар чинжүү вэ? Ер нь нэг 3 өнгө хайсан гурван ингэ шааруулаа. Нөгөө амтд чинжүү гэж тийм ээ. Амтд чинжүү. Тэгээд ногоон болон шар хулуу. За тэгээд шинээр завхны улаан сармис бас арайж үзлээ. Тэр яасан болж байна? Сармис гэдэг чи одоо тэр нэг ганц булцуутай улаан сармис байдаг. Тэрийг хэлж байгаа юм. Сармис шиг. Улаан сармис. Тэр юу яа жил болгонд бид нэг 60,000-аар нэг бодлож аваад хэрэглээд тэгээд энэ ерөөдөө бас нэг өөрсдөө тарьж үзээгээд нэг 3 утыг бодлож аваад нэг утаа хадгалсан байж байгаад хавар 4 сард үрсгээ хийгээд гэртээ. Тэгж жагаад нөгөө цаг агаар ерөөс айгу муу. Харин энэ жил тийм байсан. Тий. Тэгээд урагчл байна. Одоо энэ намар яах бүүмэд анх удаа тарьж байгаа болохоор ихэд нэг гадаа судалж авахгүйгээр өөрсдийнхээ хэрэгцээг бас хангах гад. Амжилт хүсье. Хэрв ягаан сармис чинь амжилттай ургуул надад нэг 500 г их ч болсон зараарай. За. Тэр нэрнгээсэл бид нэр 50 60 70,000-аар худалдаж аваад идэв тий. Ээ намар мартваа. Асуудалгүй гэж мартаж болохгүй шүү. За сая миний тоосноор ямар ч л байсан нэг 8-аас 9 төрлийн юу бол тарьж ийн, урмал бол тарьж ийн. Хэрв ногоон шараар нь ингээд ялгах юм бол 10 гаруй. Ногоон шараар нь ялгахад гадна нэг гадаад нарч маш идрэг бол тоохгүй байгаа даа шинж нөө. Яасан амир анграач. Брокколи. Нэр шинээр энэ жил эрдэн шиш тарьж үзсэн. Гэтэ хүмүүс болохоор ургалтын гүйцэж амждаггүй. Манай нөгөө цаг агаар эрт хөтөрчдөг нөгөө зуны хугацаа богино байдаг учраас гэлээд юм штэ. Ямар ч юм тарьж үзсэн. Эртгээсэн. Тэгээд өндөр нөгөө согоор өв шиг өндөр юмнууд гадаа гараад. Хаагаараа тарьсан. Хөлөнчний хажуугаар гадаа ил талбайд тарьчихлаа. Ингэдгийн эрдэн шишиг биш тэ тарих хэвээр хамгийн зохимжт газар юу вэ гэх юм бол эрдэн шишиг хашаага дагуул тарьдаг шүү. Ягаад гэвэл эрдэн шиш өөрөө хашаа болдог байхгүй юу? Өөрөө хашаа болж ургадаг тийм өндөр. Тийм учраас хашаага дагуулж тарих юм бол илүү гоё болдог байгаа шүү. За тэгээ дараа жилдээ энэ туршлагыг чинь бас хэрэгжүүлж үзнэ. За. Холбосон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Би салгаад нэр нь авч гэртээ тавьжвал би бараг ингээд гигийн дүрийг оллоо гэж бодохоор байна шүү дээ. Тэгсэн чинь нөгөө хүн тоодгүй байна. За. За хамтран ажиллагчаар датагаа үржүүлээд нэмэлтээр хүрд эргүүлж бэлэг аваарай гэсэн уриатаагаар Mobicom хамтран ажиллаж байна. За Mobicom дата үржих 2 урамшууллаа дахиад эхлүүлсэн юм байна. 10,000 төгрөгнөөс
төгрөг болон түүнээс дээш бүх дата багцыг та худалдан авах үрдээ 2 дахин үржүүлж авах юм байна. Одоо 10,000-аар 10 хэдэн гигабайт авт тийм дээ 2 гигабайтыг авдаг бол шууд 4 болоод ороод ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд ч болоогүй нэмэлтээр бэлэгтэй болох боломжтой. За тэгсэн чинь ингэсэн байлээ. Би уншчихвал яг чи унших юмгүй болох гэдэг. Юу би ч нөгөө Mobicom ашигладаг шүү дээ. Тэгээд Mobicom надад нөгөө дараа төлбөрт болохоор сардаа нэг тэдэн гигабайт дата гэдээ ирдэг. Тэгмүү тэрийг нь ашиглаад дуусчингууд дата худалдаж авах шаардлагатай болдог. За тэгэхээр датаг худалдаж аваад тэр нь 2 дахин үржигдэж гэдэг бол аюу гой том бэлэг байхгүй юу? Тэгсэн чинь дээрээс нь нэмээд бас нэг бэлэгтэй байгаа нь бид нар ингээд нөгөө дата худалдаж авах юм бол нэмэлтээр хүрд эргүүлээд бас ийм азтан болох боломжтой юм байна. 5,000 төгрөгийн 3 гигабайт дататай хүрд эргүүлэх ирэх авна гэж штэ. Тийм байна. Үрдээр эргүүлэхлээр ямар бэлгүүд байна гэсэн чинь iPhone 16, Samsung S25 Ultra ч одоогийн байдлаар толгой зөгж байгаа хоёр утас нь байна штэ тий. За ZTE Nubia Neo гэдэг энэ нөгөө гар утас нь тоглоом тоглодог амарлаа утас хоёр ширхэг байгаа юм байна. Монпегийн 1 сая төгрөгийн эрхийн бичиг зэрэг олон бэлгүүдээс хожих боломжтой. Монпегийн 1 сая төгрөгийн эрхийн бичиг хожижвол бүр төлбөрөө хэдэн жил дараалал төлнө гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр Монпе дотор чинь дэлгүүр байж тийм байна. Тэжнээс нэм авчих нь үстэй. Тэгин. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг Mobicom-ийн 2222 гэсэн дугаараас авна. Өөр оператор бол 1822 гэсэн утас руу залгаа шүү. Манай нэвтрүүлэгтээ датагаа үржүүлээд нэмэлтээр хүрд эргүүлж бэлэг аваарай гэсэн уриатаагаар Mobicom хамтран ажиллаа. Баярлалаа. За тийм. За өнөөдөр зарим хүмүүс өөрөөсөө ичиж байгаа гэж байна. Хүмүүс ингээд дотроо мотроо юм тарьж болоод байхад манай элдэв шипигийн бас зорилго энэ л дээ. Ичдэггүй хүмүүсийг ичих. Өөрөө ч гэсэн ичмээр тавьдаг байгаа шүү. Хазар улаацсан байгааг харж байна. Ичмээр байгаа. Тийм. За энэ бүсгүн тэргээд би уламжлалт хэдийн юм аа тарьд юм байна. Нэг жил брокколи тарьсан чи буржган задраад бөө шар цэцэг гарсан штэ гэсэн байна. Ямар гоё нэвтрүүлэг болоод байна гэсэн байна лээ. Ядаж салаадны навч тарьж үзтээ юм лээ үгийнэ. Үгүй ядаж зүгээр нэг тэр барины шилтэ усан дээр сонгон тавиад үзэлтэй. Ядаж тийм. Мянга алхам юу нэг алхамаас эхлэн гэдэг үлээ тий. Ядаж сонгон тариад эхлэх нь шүү хэдүүлээ. За 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаар руу залгаж хэдүүлээ шипигийн хоорондоо хуваалцъя. Яг өөрийнхөө гараар тарьж ургуулсан ямар бүтээгдэхүүнийг та хүнсэндээ хэрэгжиж. Саяных бүр айгуу гоё юм гарч ирж байна. Нөгөө нэг одоо сүүлийн үеийн нэг 15 та 10 та юм нөгөө нэг юунууд байгаа штэ. Хунцар өндөгнөөс байгаа штэ. Тэрий чин дээрээс нь ингэж цоолж жагаад нөгөө нарийнхан ногоон сонгонуудыг суулгачихж штэ. Тэгэл дээрээс нь цоорын тариал идчихэж байна. Эн чи бүр өстө үнэхээр хэлбархан байсан юм шүү. Сая зүгээр бидний ундааны савны дээдлийг нь хайшлаад усыг ээл тэгэл дээр нь сонгон тавьчих шүү дээ. Сонгон тавиад болоо. Тэгэл цоорын тарьж идэл яваад байхад одоо энийгээ л ядаж хийчихмаар байна хэвгүй. Тэгвэл худалдаж авахгүй шүү дээ. За дараагийн сонсогч 8868 өдрийн мэнд. 11 өдрийн дараа гэхэд ийм том ургад юм байна. За өдрийн мэнд. Юу тарьж ургуулж байна? Самана өдрийн мэнд. За. Баярлалаа. За гэртээ юу тарьж байна? Манай хашаанда баяр шант. Хашаанда болохоор бас 10 гаруй ган жимсний мод тарьдаг. За юу хоёр моднууд дотор бол арнитэг байна, эсрэг алим байна, чавга байна, ментор байна. Чавга гэж ямар чавга вэ? Хар чавга юм уу? Шар улаан чавганууд. За. Энэ жил хөх чавга нэмсэн бүр. Вау. 10 гаруй төрлийн жимсний мод байгаа юм байна тийм үү? Ер нь нөгөө би өөрөө болохоор миний сонирхол хэмжээтэй хашаа. Манайхны чинь 0.7 хэмжээтэй хашаа шүү дээ. Хэмжээтэй хашаанд эргээд үр жимсээ хэрэглэх үр дүнтэй юмаа тариачаал гэж зөвлөдөг хүмүүс. Зөв. Би өөрөө хүмүүс тийм зөвлөгөө өгдөг. Харин догчлтынхоо хувьд бол хашаанда голтуур тарьдаг. Нэг талаар нь ингээ яг нөгөө хашааны хаалганаас доош нь руугаа ингээ юу гэсэн бэ? голтуур тарьна. Нөгөө талдаа сарна, паркын сарна тарьсан. Ядаж сарна юу? Үгүй. Нутгийн паркын сарна. Манай Монгол тийм. За юу хөө асуулт байна. Одоо дахиад зөндөө юм нэрлэх гээл ашиг байна л да. Яг энэ нөгөө жимсний моднууд чинь бүгдээрээ ургаад жимсээ өгсөн үү? Жимсний моднуудаа ер нь моднуудаа би дандаа 1 настайгаас дээдл нь 3 настай суулгахтаар дандаа тарьсан. Манай моднууд тарьсангууд залуу. Энэ жил 3 чавганы мод жимс өгж эхэлж байгаа. Бэсрэг алим цөөх хийсэн жимс өгнө. Арнитик 3 дахь жилдээ жимс өгч байна. Мойл өхрийн нүднүүд бол одоо 3-4 жил жимс өгч байгаа. Ямар баяа айл вэ?
Тэгээ яг түүгээд хөлдөөчдгүү яадгүй барай нь хийдгүү яах вэ? Өхрөнүүдөө манай өөрөө нөгөө олон хүүхэдтэй айл манайхан 5 хүүхэдтэй байхгүй. Өхрөнүүдөө болохоор өөрөө нөгөө түүгээд өөрөө нөгөө вайна хийж өөрөө хийн тэрийгэ. Тэгэнгүүтлээ үлдэнгийн хөлдөөгөөд миксердээ хөлдөөчдөг өвөл хүүхдүүд зүгээр боцсоосон тэгээд шууд хэрэглээ. Базар тэр жимсэр хийсэн вайн гэдэг чинь бүр нэг хорд шиг юм болд юм байл л шүү дээ. Зөв хийвэл гоё болно. Гайг болох уу? Манай нэг зөв хийвэл гоё. Би нэг жимсэр нэг ийм мис ингээд өгсөн чи уусан чи базар тарих руу харамж авч үлээ. Эскэтээс процессыг алдаад нөгөө буруу эскэлттэй авах юм бол тийм болно. Базар тарих руу харамж ирсэн шүү. За юуны нэрээ тэр чавганы одоо юу хөхийг нэмсэн гэж штэ тий хизэнээс эхэлж тариалт нь эхлээд хизэнээс эхлээд үр жимсээ өгөөд эхэлж вэ? Хөх чавга сая би намар суулгацаа авсан. Энэ жил сая хавар яг хөрсөндөө хийсэн. Хөлөмжөндөө үржүүлээд шинэ сорт учраас хөлөмжөндөө үржүүлээд сая хавар ирсэн. Одоо энэ бол нэг модыг би тарихад дор хаяж 3 жил 4 жил хүлээж ич жимсээ үзсэн шүү дээ. Одоо цавгыг бол би гунаад 3 жилийн дараа жимс үзнэ л гэж. За. гэж үлдэж байгаа. Алим чи ер нь ямар хөө хэмжээтэй алим ургаж байна? Алим нөгөө ховдын төмөр батаргаа нэг бисрэг алим байдаг да. Манай ховдынхан ч нөгөө бисрэг алимаар давжаа алимаар алдартай. За тийм. Одоо нэг арины технаас арай жоохон том дөө тийм. Арай том 60-аас 80 г болдог. Гэхдээ яг алим шиг харагддаг. Тийм. Улаан алим шиг харагддаг. За ямар гоё юм бэ? Шүүс гойчлаа. Би бүрстэ ямар ч ажилгүй юм болохоор компьютер хараа шигдэд орчмоор санагдаж шít. За үнэхээр гоё байна. Хоёр хөлөмжөндөө юм тарина, ил талбайдаа тарина. За та манай сонсогчдын группт юу хүсэж байгаа юм бол гой зураг хөрөг оруулаарай за. Илтгэвч би нэвтрүүлгээс гээд. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй баярлалаа. За баярлалаа. За найруулагч тохио өгсөн байна. За яста нэр жинкнээсээ ямар ч байсан нэг хэдэн сонгон суулгая л гэж бодлоо. Ядчил. За. Гэрэл гэгээ хуалцыг сүрэтээр Lift IST хамтран ажилласан. За мөн датагаа урьдчилээд нэмэлтээр хүрд эргүүлж бэлэг аваараа гэсэн сүрэтээр Mobicom хамтран ажилласан. Баярлалаа анжгаахаа. За маш их баярлалаа. Үнэхээр гоё дугаар боллоо.